Дрон ашиглалтан хүргэлтийн үйлчлэгийг хамгийн анх Исланд улсын Рейкжавик хотод нэвтрүүллээ. 2017 оны 8 дугаар сарын 23 анх энэхүү үйлчлэгийг туршиж үзсэн бөгөөд саяхан тун удалгүй энэхүү үйлчлэгийг албан ёсоор баталж улсдаа өргөнөөр хэрэглэхээр шийдвэр гаргажээ. Энэхүү үйлчлэгийг Flightrex, AHA гэх мэт дрон үйлдвэрлэгч компаниуд хүргэлтийн үнийг бууруулах зорилготой хэрэгжүүлж байгаа юм. Исланд улсын иргэд одоо хоол хүнс ямар нэгэн хэрэгтэй бүтээгдэхүүнүүдэд богино хугацаанд түргэн шуурхаар хүлээн авч болох юм. Исланд улсын ихэнх хотын дунд гол нуур байдаг учраас тээврийн хэрэгсэл аливаа зүйлийг хүргэхэд төвжрэх, осол гаргах гээд олон асуудалтай тулгардаг байсан бол нисдэг дрон үйлчлэгийг ашигласнаар усны дээгүүр богино хугацаанд түргэн хүргэх боломжтой болж байгаа юм. Мөн анагаахын салбарт маш хэрэгтэй учир нь астма гэх мэт хүнд өвчтөй хүмүүст хэрэгтэй эмийн бэлтгэлийг цаг алдахгүй хүргэх маш чухал байдаг. Тиймээс эмчнэр энэхүү үйлчлэгийг нүдээ олсон хэрэг гэж сайшаалтай хандаж байгаа юм. Энэхүү төслийг хэрэгжүүлж буй компани ерөнхий захирал Яарбас цаашид олон улсад төслөө танилцуулж хэрэгжүүлэх санаатай байгаа гэдгээ илэрхийлээд байна. Хамгийн гол нь төвжирлэгтэй том хотуудад хамгийн түрүүнд нэвтрүүлэхийг зорж ажиллах юм.